Юу гэсэн IHC DOTA2-гийн ахлагч position тавд Төгсөө байна. Тэдэн фэнүүдийн асуултууд хариулахаар ирсэн байна. Яг одоо эхний асуулт MR хэд байна вэ гэсэн байна. MR 9800 яг одоо юм тэр хацаалаад та. Position тавд тоглоход чухал зүйлс гэнэ. Чухал зүйл ер нь тэгэл багийн ингээд тарцсан ингээд өөр өөрсдөө юм хийж байгаа. Тэгээ тэрийг ингээд алуулах нийлүүлэх ингээд бага нэг пэйж дээр байлгах нь хамгийн чухал зүйл хаа. За анхны хайр гэнэ. Хайр мэр гэж юу нэг боддоо шүү дээ. Тэгээд ер нь нэг тим бол сайн мэдхгүй зүгээр багасаа тэгээд уусаа царайлаг өгтүүдийг тэгэл харж л явсан да. Ямар хоохон сонирхдаг вэ гинэ. Царайлаг ер нь царай амар чухал. Анх Dota хизэнээс тоглож байсан бэ. Dota-гоос өөр төрлийн тоглоом тоглодоггүй гинэ. Dota 1-ээс нь бүр анх тоглож байсан 2006 оноос 1-р ангиас ийм тоглоом байд юм лээ гэдэг. Warcraft дээр анх хөгждөг байсан. Тэгжсэн чинь энэ айгаа гоё тоглоом гэдэг. Тэрийг нь тоглож үзээ. Тэгээд үргэлжлүүлээд интернет болсноос хойш Garena-г тоглож ирсэн. Garena-г нэг 8-9 оноос хойш тоглож ирсэн баха. Тийм өөр тоглоом тоглодог гэж байна. Ер нь хамгийн Dota-гоос өөр хамгийн их тоглосон нь CS:GO бах. Тэгээд баг 3000-4000 цаг тоглож ирсэн. Яг нэг 16, 17 оны ер нь гоё тоглоо. Одоо ер нь тоглох завгүй болохоор тоглодог болохоос ер нь дуртай тоглоомнууд юм. Хамгийн дурсамжтай тэмцээн чи юу бэ? 14 онд анх бүр жоохон байхдаа нэг лангийн тэмцээнд ээж аваасаа бүр гуйж байгаа зөвшөөрөл аваад нэг хэдэн хүүхдүүдтэй орж исэн 3-т орж илээ нэг PC тэмцээнд. Тавч байсан хамгийн үнэтэй Dota item юу бэ? Ер нь item мөнгө зарцуулдаггүй ерөөсө тэр нь надад ерөөсө сонирхолгүй. Тийм болохоор зарцуулж аваа. Зүгээр яг Enchantress-ын тэр нэг immortal гэдэг 0.155 билүү $75 тийм item гэдэг тэрийг л авсан байна да. Дараа ингэж зөкстэй юу гэж бодсон нөгөө нэг постэр хийсэн тэр зүгээр л нөө pause ав гэдэг дээ шүү дээ зураг авахаар. Тэгээ тэрэн дээр угаасаа санаа олдохгүй. Тэнгүү нөгөө нэг жоохондоо ингэж салгаж чадахгүй мэн тэгж тоглолтсон. Тэгээд ингээд чатн гэснийг харуулж байгаа бол юм бодог. Ямар ч тийм ард юм бол бодог зүгээр. Pause өмхөр болдог. Ямар шампунаар үсээ угаадаг вэ? Тийм юу байхгүй дээ. Яг ийм шампунаар угаадаг гэсэн тийм тодорхой юм бол байхгүй зүгээр. Яанда нэг үснээс сонсгоо зүгээр тийм салууны шампунууд ашиглах нь хэрэгтэй гэдэг юм лээ. Тэгээ ер нь яванда тийм ашиглах байхаа зав гарахаараа одоогондоо зүгээр ингийн шампун ашиглаж. Багийнхантайгаа анх яаж танилцж байсан бэ гинэ. Анх нён тоглож байсан. Тэгээ нёноос гарчаад гэртээ зүгээр ер нь зүгээр л чийлрээ байжсэн. Тэгсэн чинь Лилианаас Sparko тоглож турш үзэх үү гэд хэлсэн. Тэгэхээр нь окей гэд тэгэл тийм наах танилцсан 11 сарын үед тий 2022 оны 11 сарын хэр удаан тоглолоо гэж бодож байгаа вэ гэнэ. Ер нь чадхаараа одоо өөтлөх юм нэг мотивац байхгүй болтлоо тоглох гэж бодож. Ер нь 30 хүртлээ бат тоглох юм дэ гэж бод. Яаж тилтердэг вэ? Зүгээр паб тоглож байхад бол тэгэл ойлж мэрлээ хүмүүсийг заримдаа загнаач юм. Тэгээд эсвэл ширээгээ нэг хальт нүд тэгээ official дээр бол тилтерхгүй байхыг амар хичээдэг. Тэгээд тилтерсэн ч багтаа ямар тэгж харуулж болохгүй ч гэж тилтердэг. Тэгэхээр паб дээр тийм юм да. За гадны тоглогчоос нэг тоглогч авчрах бол хэнийг авчрах вэ гинэ. Яг тоглогч гэхээр сонирм байна. Яа тэгэхээр нэг тоглогч нь хүнээс солих юм нэг тийм сонирхтой. Тэгэхээр зүгээр тоглож ихээс илүү коуч авчруул гоё гэж бодож байна. Тэгээ тэр нь бол team secret-ийн хийн гэд коучийг авчрах байсан баха. За дараагийн асуулт нь гадагшаа хүссэн багтаа тоглох бол ямар багт тоглох вэ гэсэн байна. Тэгээд энэ дээр бол team secret лоо орохыг хүссэн дээ. Тэгээд яг би өөрөө хүссэн ер нь PUBG-ийн фэн байхгүй. Тэгээд PUBG би ирүү тим тоглол PUBG position та тоглолцдог. Яг яах юм мэдэхгүй байна. Гэхдээ maybe PUBG-тай ер нь холбоотой байх гоё гэж бодсон.
За асуулт явуулсан баярлалаа. Хөгжилтэй асуултууд байлаа. Тааш ч гэсэн хөгжилтэй байсан гэж найдаж байна. Тэгээд Dota багийн Төгсөөс байлаа. Баяр та.